За нэг асуулт хоёр санал байна. Улаанбаатар хотын өмнө тулгамдсан хоёр асуудал бай. Төгжрөл, утаа. За төгжрлийг шийдэх гээд янз янзын ажлууд хийгээл зөөлөн 35 жил явсан баг. Тэрний өмнө ч гэсэн ялгааг Улаанбаатар руу үйсэн цагаасаа л ийм асуудал бай. За Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нэг 800 мянган орчим автомашин бүртгэлтэй байгаа гэсэн тооцоол сая ирж байна. Нэг ялангуяа ковидын дараах он жилүүд 2023-2024 онууд дээр энэ тоогцом нэмэгдсэн байх ёстой. Ягаад гэвэл импортоор орж ирсэн автомашин тоогцом нэмэгдсэн. 2 дахин 3 дахин нэмэгдсэн. Яг энэ тооцоолоор явах юм бол хэдэн он гэхэд энэ Улаанбаатар хот маань яг тэг зогсолт хийх юм байна. Зам дээр бүх машин гарч зогсоод хөдөлгөөнгөө болох. Энэ Улаанбаатар хотын автомашины өсөлтийн таацыг нэг хэлж өгөөч. Олон нийт бас үннээ хэлэхгүй та нар. Энэ зовлонг ойлгуулахгүй болвол ингээл янз бүрийн байдал шүүмжил дагуулаад яваад. Тэгэхээр банкын хороонд тогтоол гаргаж штэ. Иргэд 2 дугаар заалтанд иргэдэд тайлбарлан таниулах гэдэг. Энэ дээрээ бүр яг энэ байгаа хүндрэлүүдэд бүгдийг ярмаар. Түүнээс гадна энэ манай Улаанбаатар хот чинь бараг 5-6 сарын үеэлтэй. Намрын хөлдөлт хаврын гисэлтэн дээр бол ер нь дийлэнх нь хүчтэй хуваалцах өрстэй байгаа. Тэрдийн өрсдөөс хүчтэй хуваалцах өрсөн дээр барьж байгаа замын өртөх бараг 2 дахин нэмэгдэнэ. Нэмэгдэх нь хүчтгэн зузаацгана гэдэг. Энэ юмнуудаа нэг бүр сайн яриад олон нийтэд яах юм бэ одоо? Энийг удаад бид нар ийм шийд ургасан чинь ингээд шимжил дагуулдаг хүнд байна. Ард түмэн шийдж өгөөч гэдэг нэг санал асуулга яваад муу нухаа сайн айлчлаад бүр сайн иргэдийг бүр мэдээлжүүлээд ийм одоо санал асуулт хоёр давхцаж байгаа. За энэс гадна улсын хурлын гишүүдтэй нэг зүйлийг бас төсвийн байнгын оронд байгаа юм чи ярьж. Бид нар сүүлийн 2023-2024 онд нийлээд 31 тэрбум долларын экспортын орлоготой байсан ийм жилүүд байлаа. Тэгээд одоо сая манай Эрдэнэ засгийн газар огцорч байгаа. Бид нар бодит байдлыг олон нийт ойлгуулж чадаагүй, хүлээлтийг хэд өндөр тавьсан. Энэс шалтгаалж олон нийтийн санаа бодол сангүй байгаа ч үнэ. Тэгэхээр одоо энэ тансаг хэрэглээний татварыг нэмэх юм уу нэмэхгүй юм. Одоо саяны энэ импорт автомашин гэдэг чинь валютаар худалдаж ирнэ. Сэлбэгийг нь валютаар худалдаж авна. Бензин шатхууныг нь валютаар худалдаж авна. Ингээд зов жоохон мөнгө болоод түүнийг ямар ч бодлогогүй, ямар ч тооцоогүй бүгд гадагшаа гаргаж өгöd байнгын энэ сүүлийн 30 жил төлбөрийн тэнцлийн дарамт өөрийн засгийн газрын валютын гадаад валютын нөөцийн дарамтан дээр явсан. Үүнээс шалтгаалаад ямар ч тийм хэдэн дунд хугацаанд амьдралаа төлөвлөх болцоогүй ийм нийгэм. За 1 минут сунгая. Энэ дээрээ бид нэр одоо олон нийтэд одоо яг үннээ хэлээд их хурланч төр, засгийн газарч төр, нийслэлийн удирдлагч төр нэг шийдвэр гаргуулж авахгүй бол ингээл тойрол яваад. Хэзээ од шадмөр гэж унахад их ойрхон болсон. Энэ дээр гишүүд минь бодж үзээч. Энэ дээр улс төрч гэсэд биш бах уу? Өнөөдөртөө магадгүй Монгол Ардын нам засгалж авах нийслэлээр бол нэг хурл. Энэ цаашаа энэ бүх намуудын л зовлон байна. Энэ дээр улс төрчгүйгээр төсвийн байнгаараа доосрон дарга шаардлагатай бол энэ төлбөрийн тэнцлийн энэ хэрэглээгээ санхүүжүүлдэг, нэмийн өртгөө санхүүжүүлдэг. Энэ нөхцөл байдлыг бид нар засч чадах юм уу гэдэг нэг яриул яасан юм бэ? Гишүүдтэй давж байгаа санал шүү. Санал тэгээд яг машины таа асуусан тийм үү? Тэр ийм байлээ шүү. 23 онд би Японоос орж ирж байгаа машины импортыг харахад 500 гаруй сая доллар байсан байхгүй юу? Сая би нэг 2 сарын өмнө харахад байж тээ тэр өмрөөд өгсөн байгаа байхгүй юу? Тэр өмрөөд өгсөн байна. Одоо нөгөө импортлж байгаа машины хэмжээ шүү дээ. Бараг 2 дахь өссөн биз дээ 2 жилийн дотор. 2 жил ч хүрэхгүй байна. А нөгөө талаар одоо энэ бидний хүн амын хэрэгжилж байгаа хүнс хоолны импорт бол нэг 800-900 сая доллар л байхгүй юу? Гэтэл машины чинь ууж идэж байгаа төлж 2 тэрбум доллар болсон биз дээ. 2 тэрбум доллар. Балетын нөөц 4 тэрбум 5 тэрбум. Талын хаашаа алдаж гинүү? Нөгөө машиныхаа хүнсэнд. А машин нь хүнээсээ их иддэг бол хаана байна? Ганцхан Монгол байна. Тэгэхээр эн чинь өөрөө юу хэлж ийнэг вэ? Бид нар ард түмэндээ хайр зарлаж яаг гэж ингэж нөгөө төрийнхөө зохицуулах ажлыг хийхгүй байсаар хагаад нөгөө зам гүүрээсээ хитэрчихсэн ачаалтаа
ийм машиныг бий болгоцдгийг сайн хэлээд байгаа. Тэгэхээр машины тоо хідээс хэд болж байгааг сүүлийн 3 жилээр хэлээд. 3 номер. 3 номер хийн хариулах юм. За 3 номер. За гишүүн асуултанд хариулъя. Тэгэхээр төгжрөл үүсэж байгаа яг нөхцөл байдал бол машины импортлолт хэд ихсэж байгаатай холбоотой. Одоо өнөөдөр гэхэд 70-аас 80 мянган машин импортоор орж ирж байгаа. Ерөөс жилдээ 70-аас 80 мянган машинаар нэмэгдээ яваад байгаа. Гэтэл одоо яг замын хөдөлгөөн удирдлагын төв дээр ингээд симуляшн нэгэ үзэж байгаа. За тэг зогсолт болоход ойролцоогоор хэдэн машин зам дээр яг зэрэг гарч байна. JICA-гийн хийсэн судалгаа Дэлхийн банктай хамтраад бүгд 2022 онд судалгааны ажлуудаар ажилласан. Тэгэхэд яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын автозам дээр 420-с 450 мянган машин гарч ирэхэд хот тэр чигээрээ зогсно. Тэг зогсолт гэдэг нь hybrid congestion буюу 0-аас 5 км цаг руу хурдтай ороход энэ тэг зогсолт гэдэг үнэлгээр орж байгаа. Тэгэхээр 450 мянган машин дээрээсээ гараад нам зогсоод байдаг. Гэтэл 2012 оноос дугаарын хязгаарлалт гараад эхэлж байгаа. Гэтэл бид нар дугаарын олголтын дээр хязгаарлалт тавиагүй учраас Cobra effect гэдэг шиг машины одоо эрс ихссэн. Тэгээд нийтийн тээврийн хэрэглээ маань 20% хүртэл буурсан. Өнөөдөр 2020 оны байдлаар 12-оос 20 оны байдлаар ингээд харьцуулаад үзэхэд нийтийн тээврийн хэрэглээ 18% оролцсон байгаа байхгүй. Нийт иргэдийн зорчлтын. Тэгэхээр үлдсэн 82% чинь юунд ороод байна. Автотээврийн хэрэгслээрээ яваад байна. Гэтэл одоо бидний барьж байгаа бодлого бол одоо автобусанд яг үнийг хэлэхэд 500 төгрөг төлөөд 1000 төгрөг төлөө явж байгаа хүний сарын хэрэглээ плюс машин аваад унсан хүний сарын хэрэглээ хоёр гэх юм бол бензин аваа явж байгаа хүн автобусанд суусан хүн илүү мөнгө төлөөд байгаа байхгүй юу? Машинтай хүний хямдхан зардлаар яваад байгаа байхгүй юу? Нийтийн тээвэр хэрэглэгчээс. Тэгэхээр хэн машина болоод би нийтийн тээврээ сонгоё гэдэг юм руу явах юм бэ? Бага мөнгөн дээр иргэний үнэлгээ тавиал ламбардаас очиод аваад банк бусаас аваад машин зээлээр авчина. Тэгээ эдэн сар таксинд явж байгаад төлчихнө. Тэгээ явлаа сарын жилийн 20 мянган төгрөг. Жилийн 20 мянган төгрөг төлөөд өнөөдөр харин тэгээ ачив. Тэгээ одоо ингээ яваад үзэхгүй юу? Тэгэхээр чи ингээ асуудал бол үнэхээр байгаа байхгүй юу? За бас тэгж болохгүй шүү. Энд чинь их хурлын гишүүдийн одоо бас хуулийн хүрээнд асуулт ярьж явах загнаа суугаад иж болохгүй шүү дээ. Нийслэлийнхаа ёс зүйн хувьд наадах чи уучлах хэрэгтэй шүү. За өстө уучлаарай. Ихэд эмоцлчлаа. Болохгүй шүү та нар. За ингээд гишүүд асуулт дуслаа. За үг хэлэх гишүүдийн нэр шиг авъя.